За hi guys, энэ удаагийн бичлэгээр Хятадын Чүнчийн хотод үнэгүй хийж болох зүйлсийн талаар мэдээлэл өргөхөд бол бэлэн болсон байна. За ингээд бичлэгийг орохын өмнө лайк болон subscribe дарцгаарай. За ингээд бичлэгийг орцгоё. За юуны өмнө бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Чүнчийн хотод үнэгүй хийж болох зүйл нь үнэтэй хийж болох зүйлээсээ хамаагүй илүү алдартай байдаг. Та TikTok, Instagram, Facebook, YouTube гээд эдгээр платформ дээрээс хэрвээ Чүнчийн хотын талаар бичлэг ч юм уу ямар нэг юм үзчихсэн бол ерөөсөө дандаа үнэгүй хийж болох зүйлсүүдийн бичлэгүүд нь яваад байдаг. Яагаад тийм бэ гэдэг одоо итэл олж мэдтгий. За эхний газар бол Хинго Cave. За энэ газрын хувьд бол Чүнчийн одоо хотын хувьд бол хамгийн одоо зураг авахулах ч юм уу бичлэг хийх хамгийн одоо алдартай газар нь гэж хэлж болно. Энэ бол яг хамгийн алдартай нэг номерын газар. За өдөр харахад бол хуучин маягийн барилгуудтай харин оройны гэрэл нь ассныхаа дараа энэ газар бол яг л кино зураг авалтанд бэлтгэсэн юм шиг. Эсвэл та Хятад очсноо бүр ингээд бүрэн дүүрэн мэдрэх боломжтой тийм газар бол байгаад байдаг. За энэ газар очоод та ялангуяа одоо голын эргээс эсвэл одоо эсрэг талаас нь одоо бичлэг хийх юм бол яг энэ одоо байрлах байгууламжууд руу бүхэлдээ ингээд орох боломжтой. За дээрээс нь зураг болон бичлэгээ хийхэд яг тэр газарууд бол төгс таардаг. За ийшээ бол очиход бол ямар нэгэн бол та мөнгө төлөхгүй. За тэгтээ амралтын өдөр болон оройн цагаар очих юм бол маш олон хүмүүс цугласан байдаг. Тиймээс зураг бичлэгээ авах гэж байгуул та айл болох эртхэн очоод байрлалаа зөв эслэх хэрэгтэй. Яагаад би таныг хүмүүс цуглахаас өмнө очоод зураг авахулчгаа гэж хэлэхгүй байна вэ гэх юм бол энэ газар маань гэрлээр нь асны дараа л ерөөсөө маш гоё харагддаг болдог. Тэгэхээр айл болох эртхэн очоод байрлал эзэж байгаа зураг авахулсан дээр гэсэн. За түүнээс гадна энэ газар маань болохоор мэрэгжлийн зурагч нар маш олон байдаг. За мэрэгжлийн аппаратаар авахулсан. За тэгээ зургийг чинь тэр дороо iPad-н дээр шууд ингээд засварлаад Photoshop жимжгийг засаад өгдөг. Иргэн тойронд байгаа хүмүүсийн орсоод гар хөл ч юм уу тэр зүйлүүдийг бүгдийг хасаад за тэгээ таны арьс манслыг ус гоё янзлаад ус мөсийг чинь гоё янзлаад шууд зургийг чинь бэлэн болгоо таны утаслуу бол AirDrop-оор юм уу эсвэл ямар нэг аргаар WeChat-аар ч юм уу танилцуул явуулцдаг гэсэн үг. За нэг зураг даруулахад 15,000 төгрөг байдаг. За очиж үзэхэд бол энэ газар маань угсаа үнэгүй. Тэгээд өнөөдрийн онцолж байгаа газартаас хамгийн чухал нь ер нь бол би энэ газараа гэж бодчих. За дараагийн газар нь бол нэр нь жоохон дуутахад эвгүй. Hey guys, хэрвээ та энэ жилдээ багтаа заавал аялнаа гэж төлөвлөсөн байгаа бол энэ бичлэгийг дуустал нь заавал үзээрэй. Аялал гэдэг зөвхөн онгоцон суусны дараа эхэлдэг зүйл биш. Үнэн дээр аялал хамгийн түрүүнд зөв төлөвлөгөө гаргаснаас эхэлдэг. Та хаашаа явах, хэд хоног аялах, ямар газруудаар орох, нислэг, буудал, хоол унд, тээвэр гээд нийт хэдэн төгрөгийн зардал гаргахаа урьдчилсан мэдснээр аялал эхэлдэг. Бид танд аяллаа төлөвлөгөө болон ойролцоогоор гарах төсвийг тооцож өгөх боломжтой. Инснээр та тухайн аялалтай шаардлагатай мөнгийг эдийн хугацаанд цуглуулах, аяллаа төлөвлөгөөгөө хамтрагчтай танилцуулах, инснээр жил болгон хойшлуулдаг таны аяллыг бодиттой болох боломжтой болно гэсэн үг. Хэрвээ танд зөвлөгөө хэрэгтэй бол дээрх дугаар руу холбогдорой. За ингээд бичлэглүүгээ эргээд орцгоё. Jifangway Tapestry Street гэдэг нэртэй бол газар байна. За энэ бол Чүнчийн хотын бол төв хэсэг байгаа. За хамгийн хөдөлгөөнтэй ер нь бол Чүнчийн хотын гудамжнуудынхаа нэг. За энд бол өндөр байрлалууд, дэлгүүрүүд, хоолны газрууд. За шөнийн ер нь одоо Чүнчийн хотын уур амьсгалыг бүгднгийн одоо нэг дор одоо үзэх боломжтой тийм газар байгаа. За ийш очоод угаасаа та ямар нэгэн мөнгө төлөхгүй. За дээрээс нас аялж явж байгаа юм бол тийшээ заавал очих хэрэгтэй. Ялангуяа одоо орчин үеийн хот яг ямар байх ёстой юм бэ? Яг ямар мэдрэмж авах ёстой юм бэ гэдэг энэ гудамжнаас та мэдрэмж бол авах боломжтой. За эхний танилцуулс нөгөө нэг Хинго Cave гэдэг газартай маш ойрхон тиймээс тэнд очиж зураг авахуллаа. Тэнгүүдээ энэ гудамжлал бол алхаад очиход бол ямар нэгэн асуудал бол үүсэхгүй гэсэн. За энэ гудамжны дотор бол таны одоо янз бүрийн хоол одоо идэж болно, янз бүрийн худалдаа авалт хийж болно. За тэр хэдэн төгрөг гарах нь бол яг таны одоо тухайн өдрийн зарцуулалт. За энэ гудамжны дондор явахд бол ямар нэгэн мөнгө бол төлөхгүй байх нэ. За 3 дахь газар бол Lipiza Station гэдэг нэртэй бол газар байна. За энэ газрыг бол Чүнчиний одоо 8D City гэж бол нэрлэдэг. Одоо яагаад тэгж нэрлэлт юм бэ гэдгийг нь одоо тодчжээ бол болсон газар. За учир нь бол метро бол одоо метроны явдаг юм зам байдаг. За яг тэр зам дээр нь шууд байшин барьсан байдаг. Тэгээс байшин дондор шууд метрон ороод явждаг. За тэрийг нь бол гаднаас нь бол хүмүүс очиж одоо харах, зураг авах, бичлэг хийх бол боломжтой байдаг гэсэн. За бүр доор нь энэ газарт ингээд одоо зориулаад юм тустай бүр юм харах одоо юм бүр юм тавцсан бэлдэж өгсөн байдаг. За тэнд нь очиж байгаа тэр одоо ингээд байшин руу орж байгаа галтрыг харах юм бол яг орж байх үед нь бол бичлэг хийх зураг авах юм бол үнэгүй. За дээрэс нь хүмүүс тэнд очиод та хэрвээ TikTok ч юм Instagram дээр үзчихсэн бол хүмүүс бүгд яг амаа ангаагаа зогсоод байдаг. Яг амлуун ингээд метро орж байгаагаар ингээд бичлэг зураг авал
хийх боломжтой бол байгаад байдаг. За тэр зураг нь бол ер нь интернетэд бол нэлээд вайрал болсон бид энийг хаа нэгтгээс харж исэн байх гэж бодож байна. Энэ тайлбарлаж байгаа бичлэгэн дээр бас би тэр бичлэгүүдийг олоод оруулсан байгаа хаа гэж бодож байна. За дараагийн газар бол бидний Chiku Ancient City буюу одоо нөгөө Chiku эртний хот гэдэг нэртэй болох хот байдаг. За энэ бол Чунчиний одоо хуучны уур амьсгалыг мэдрэх одоо хамгийн гол газруудынхаа нэг. Одоо бол очиход бол маш орчин үеийн өндөр шилэн барилгуудтай болсон байгаа хэдий ч гэсэн өмнө нь ямар байсан бэ гэдгийг харах боломжтой. Өмнө нь бол маш нарийнхан гудамжнууд, уламжлалт байрлал, жижиг дэлгүүрүүд, за тэгээд мэдээж одоо гудамжны хоолнууд гэх зэрэг одоо маш олон үйлчлэгээнүүдийг тэндээс авах боломжтой. За нарийн гудамжнууд байсан гэдэг чинь нөгөө нэг тухайн үед бол уусаа машинтай одоо хүн гэж бол байгаагүй. Хүн болгоод ямар нэгэн тэрэг дүрд амьдарч юм тийм байсан. Яг тэр одоо ямар байсан бэ гэдгийг л очиж үзэх бол боломжтой тийм нэг юм таун байдгаа гэсэн. За энэ таунд нэвтрэхэд бол тоогоос ямар нэгэн мөнгө төлөхгүй зүгш алхаж орол үдчизнэ гэсэн. За эндээс дурсамжлсан нөгөө мэдээж амттай хоол, бэлэг дурсгал болон за янз бүрийн тим юмнууд бол олж авах, зураг хийх, хуулах, бичлэг хийх бол боломжтой. Нэлээд тийм гоё газар байна. За 5 дахь газар бол бидний сонгож авсан газар бол Eling Park гэдэг нэртэй газар байна. За энэ бол Чунчин хотыг дээрээс нь харахад нэлээд тохиромжтой. Тэгээд доторх нь ч нэлээд тийм тайван одоо их хотын чимээнээс жоохон холдох боломжтой тийм газар бол байгаад байгаа. Маш их модтой. За тэгээд нам гүм орчинд алхах боломжтой тийм бол парк байна. За зарим хэсгээс нь бол явж явах үед чинь бол одоо Чунчин хотын өндөр барилгууд болон гол одоо уул толгой зэрэг одоо маш гоё юм одоо вьюүүдийг тий харагдцыг тавал харах боломжтой байдаг. За хэрвээ та Солонгос явжсэн бол Намсан таавар руу явж байхад ингээд замдаа ингээд нөгөө нэг одоо тавцанхууд гаргацсан тэгээ зөвүүл хотыг ингээд харах боломжтой байдаг шиг энэ бол яг л тийм газраа гэсэн Чунчин хотыг дээрээс нь ингээд харах боломжтой газруудын нэг байна. За өнөөдрийн сүүлийн сонгож авсан газар бол People's Square болон The Great Hall of the People гэдэг хаалга байдаг. За тэгээд энэ хоёр газрыг болохоро нэг газар байдаг байхгүй. Тэгэхээр нийт нь хоёулыг нь бол үзчих боломжтой гэсэн. За энэ бол Чунчиний одоо хамгийн сүрлэг барилгуудынх нь бол нэг. Тэгээ очиод үзэхэд бол ерөөсөө буруудаад байх юм бол байхгүй. За дотор ороход бол төлбөрчтэй бол заримдаа байдаг, заримдаа байдаггүй. За байдаггүй одоо өдрүүднийх нь бол нөгөө улс тонхон одоо манайхаар улс тонхонсны баяр ч юм уу юм тэмдэглэлт өдрүүдээр бол үнэгүй болцдог. За бусад үеэр бол ихэвчлэн бол үнэтэй бол байж идэг. За People's Square дээр гээд одоо юм талбай бол байгаад байгаа. Тэнд бол алхах, зураг бичлэг хийхэд бол ямар нэгэн төлбөр төлөхгүй. Тэгээ маш том талбай, маш сүрлэг барилга хоёрны газар байдгаа гэсэн. Хотын төвийн уур амьсгалыг бол мэдрэх боломжтой тийм газар байгаа. Тэгээд энэ тухайн газар маань ер нь бол түүхэн газар. За тэгээд би бол хувьдаа яг очиж үзэж байгаагүй. Би яг явж явах үед нэг сонирхол төрөөгөө. Гэхдээ энэ бичлэгийг хийх гээд бэлтэж байхад бол интернетээр явж байгаа. Одоо аялал жуулчлал явж байгаа бол бүгдээрээ энд очихыг зөвлөсөн байсан. Тийм учраас энэ газрыг бол хамгийн сүүлд нь бол орууллаа. За ингээд Чунчинд хийж болох үнэгүй болох газруудыг бол онцолж бол дууслаа. За тэгэхээр дараагийн бичлэгээр хэдүүлээ уулзцгаая. Лайк болон subscribe хандарцгаарай. Bye guys.